Сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан хөтлөгч, сэтгүүлч Орхонтуул. Ирчүүд одоо их нарээсээ юу хүсдэг вэ гэсэн сэдв бол өнөөдрийн сэдв байгаа. Мэдээж энэ бол харилцааны хувьд гэж ойлгоод байгаа шүү дээ, тий. Ер нь ирчүүд маань их наруудээсээ ер нь яг юу хүсдэг юм. Ер нь гэр бүлийн харилцаа гэдэг чинь хоёр зүйл дээр л тогтно шүү дээ. Эрэгтэй эмэгтэй буюу эхнэр нөхөр гэсэн хоёр хүн дээр л тогтчих. Тэгэхээр энэ эхнэр нөхөр хоёр чинь өөрөө сэтгэл зүйн бие биенийхээ хэрэгцээг хангаж чадж байна уу гэдэг чинь маш чухал асуулт байхгүй. Хүн болгонд хайрлагдах, хүн болгонд хүлээн зөвшөөрөгдөх энэ төрлийн хэрэгцээнүүд байгаад байгаа. Тэгээ энэ хэрэгцээ хэрхэн хангагдаж байгаагаас шалтгаалаад нөгөө зөрчил маргаанууд гарч ирнэ л гэдэг гол асуудлууд байгаа байхгүй. За тэгэхээр нэг эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс ерөнхийдөө нэг 5-6 төрлийн зүйлийг л хүсэж хүлээж байгаа. Одоо маш товчхон байдлаар хураангуй ярих юм бол. За нэгдүгээрт нь эрэгтэй хүн бол өөрийнхөө бэлгийн хэрэгцээг бүрэн хангадаг байгаасай эхнэр нь. Хоёрдугаарт нь миний дуртай эрхэм зүйлийг минь ойлгож маш сайн дэмждэг байгаасай. Дараагаар нь сэтгэл амар тайван байх, өөрийнхөөрөө байх тэр боломжийг тэр цаг хугацааг нь олгодог байгаасай. Ямар ч нөхцөлд өөрийг нь номер 1 буюу хүндэтгдэг байгаасай. За тэгээд эмэгтэй хүний хувьд бие маш сайхан авч явдаг байгаасай. Тэгээд өөрийнх нь дуртай зүйлийг нь ойлгож дэмждэг байгаасай. За нэг юм 5-6 зүйл тийм ээ. Одоо энийг ойлгохыг задлж ярина. Ерхэд нэг хэсэг болгоод. За жишээлбэл яг тэр эрэгтэй хүний бэлгийн хэрэгцээ гэдэг нь яг юу хэлээд байгаа. Гэр бүлийн чиглэлийн болон сэтгэл зүйн чиглэлийн нөгөө сургалтуудаа хийгээ явж хахад манай энэ чиглэлээр одоо судалгаа хийсэн багш нар болон бусад одоо лекторуудын маань лекцэн дээр одоо гарч байгаа ийм санаанууд тэгээд эдрийг ерөөхдөө ингээд яаж илэрхийлвэл болох юм бэ гэдэг талаар ингээд судалгаанууд хийгдэл ингээд явж байгаа. Ерөөхдөө бол яг сэтгэл зүйн нэг иймэрхүү хэрэгцээнүүд байгаа юм байна л гэдэг зүйл байгаа байхгүй. Яг зөв сонирхуулаад эмэгтэй хүн талаас нь би бас бодоод чи яг эмэгтэй хүн талаасаа өөрийгөө бодоод үзээрэй заяа. Бас ийм төрлийн хэрэгцээнүүд байгаа. За нэгдүгürt нь эрэгтэй хүнийг өрөнж хайр сэтгэлээр хайрладаг байгаасай гэж хүсдэг. За ярилцдаг байгаасай, өдөр тутам ойлголцдог байгаасай гэдэг зүйлийг хүсдэг. За тэгээд нөхрүүдийгээ банг шударга нээлттэй байгаасай гэж бас хүсдэг. За тэгээд амьдрал залгуулах шаардлагатай санхүү мөнгийг олдог байгаасай гэж хүсдэг. Гэр бүлдээ цаг гаргадаг байгаасай гэж хүсдэг. За нэг ерөнхийний ийм хэдэн зүйл байна. Яг энэ зүйлүүдээ одоо эрэгтэй хүнээс хүсдэг зүйлүүд мөн үү? Мөн шүү дээ. Ялангуяа л одоо ярилцаж ойлголцох гэдгийг бол эмэгтэй хүмүүс хамгийн их хүсдэг байх гэж бодож байна. Ер нь бол миний хувьд ойлголцохтой ярилцааг үгээс олж асуудал ундардаг шүү дээ, тийм шүү дээ. Харин саяны өөрөө чи хэлсэн дээр одоо 6 төгөлтэй лөө 6 эрэгтэй юу? Тийм эрэгтэйчүүд юу хүсдэг вэ? Энэ дээр бол хамгийн түрүүнд бол хүндлэлийг хүсдэг болов гэж би бодчихсон. Яг түрүү хэлхээс ч бодлоо л да. Нэгт нь хүндлэл байх болов. Хоёрт нь мэдээж хобби. Эрэгтэй хүний одоо хоббиг бол маш сайн ер нь бол ойлгох нь зүйтэй юм шиг санагдсан. Тийм тэр хобби. Яг би нөгөө эренблээгүй шүү. Нэгдүгээрт тэр хоёрдугаарт тэр гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө л эрэгтэй хүн бол ийм л идэг хэрэгцээг л одоо эмэгтэй хүнээсээ буюу эхнэрээсээ авдаг байх юм бол маргаан зөрчилдөөн ч юм уу те гэр бүлтэй юм асуудал болоод тахгүй байна л гэдэг зүйлийг ярих гэдэг байхгүй. За тэгээд сэдвээр нь тус нэг жоохон хорангуулад мэдээлэл гэж үү те. За одоо тэгвэл юу яа хүндлэл гэдэг зүйлийг эхлээд ярих нь зөв бах те. Хамгийн түрүүнд хүндлэл. Одоо ер нь бол юм бүхэн их хурдтай хөгжиж байна. Юм бүхэн өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. Одоо хүмүүсийн харьцаа, нийгмийн одоо энэ харьцаа гэдэг бол маш их стресс бухимдалтай байдаг болчих. Тэгээд яг энэ нэг үүссэн байдлаас үүдээд одоо гэртээ ч юм уу асуудлын харилцаанд бас тодорхой хэмжээр өөрчлөлт орж байгаа шүү дээ тий. Ер нь бол тэгж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр хүндлэл ер нь эрэгтэй хүнд одоо яагаад чухал гэдэг юм болов? Яагаад хамгийн чухал гэдэг юм болоо? Ер нь бол хүн болгол эрчүүд болгоно л ярьдаг. Тэг ер нь эрэгтэй хүн болгон өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг байгаасай. Хамгийн одоо ялангуяа гэртэн тийм байгаасаа. Яагаад одоо чинь юу гэдэг чи Монгол ирчүүдийг гэрийн эзэн ноён нуруу гэж яриад байдгийн те. Яагаад хинийх гэдэг айл вэ гэдээ асуухад эцгээр нь овгуулж те. За энэ бол жавхлангийнхаа. За энэ бол болдынхоо
тий. Тэр бол Батагийнхаа гэж ягаад аваар нь овгуулж тэр гэр бүлийг танилцуулдаг. Энд чинь ерөөсөө л одоо энэ Монголын одоо юу гэдэг уламжлалт зан заншлын асуудлууд байна. Тэр ерөнхийдөө дэлхий дээр ч гэсэн та хэд маань мэдэх бол нөхөртөөгөө сухлаар нөхрийнхөө овгийг аваад явдаг шүү дээ. Гадаад энэ ер нь дийлэнх улс орнд тий. Одоо өмнө өөр овгтой байсан бол гэр бүл болоод ирэхлээр нөхрийнхөө овгийг аваад ингээд тэрний тэргээ явдаг юм. Ийм тогтолцоод ирэхэд ингээд дэлхийн айлч ингээд нэг юм өнцөг болон байгаа тань л та. Тэгээ энэ ерөөсөө тухайн овг аймгийн одоо амьдралын хэв маяг л тий өнөө цагт бууцсан байгаа хэлбэр байхгүй. За Монгол ах руугаа жоохон оруулаад тайлбарлаад ярих юм бол ийм байна. Жишээлбэл сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан, хөтлөгч, сэтгүүлч орхимтуул. Аавын аяа гэдэг ойлголт юу нь ягаад Монголд одоо ингэж юм одоо юу гэдэг хүчтэй ингэж байдаг юм бэ гэж бодоод үзэхлээр за энд зүгээр ингээд цай хаалны дээжийг өөх төсөнд хурааж хамж хийх гэдэг байгаа ерөөсөө биш. Энэ аяг ингэж тусдаа байна гэдэг чинь энэ аягийг харсан хүүхэд энэ аягийг харж одоо тэр аяганд одоо юу гэдгийг хоол аялж байгаа ч юм уу цай хийж байгаа энэ ээжийн үйлдэл энэ бүх зүйл чинь юу гэж хэлээд байгаа гэхээр тухайн гэр бүлд ерөөсөө тэр аавын орон зай байр суурийг л тодорхойлж өгч байгаа хүндэтгэж байгаа хэлбэр байхгүй юу? Айлын одоо юу гэдгийг аавын аяганд хизээж зочинд цай аягалж ингэж өгдөггүй шүү дээ. Хүүхдүүд хүртэл аавынхаа аяганд амар харам байдаг та хэд маань мэддэг бол тийм. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд нөгөө аав гэдэг орон зайг хамгаалж байгаа, аав гэдэг орон зайг хөндлөж байгаа. Түүнийг халдшгүй юм одоо юу гэдгийг үн цэнтэй байлгахад л одоо хамгийн чухал үр үүсгэж байгаа тэр нэг юм бийт зүйл л байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө дагаад ингээд нөгөө гэр бүлд хүндэтгэлийн асуудлыг л яриад байгаа. Тэгэхээр эр хүн бол ерөөсөө ямар ч орон зайд хаач хөндлүүлдэг байхыг л хүсдэг. Тийм учраас энэ хэрэгцээг нь аягүй сайн гэр бүлийн одоо юу гэдгийг одоо эмэгтэйчүүд маань тийм ээ ялангуяа эхнэрүүд маань аягүй сайн ингэж одоо юу гэдгийг ойлгодог. Түүнийг нь хүлээмжшүүлдэг байгаасаа. Тэгээ энэ зүйлийг чинь ингээд дагаад эрэгтэй хүмүүс маань гэртээ ийм одоо юу гэдгийг орон зай авд юм хүндэтгэд ирэхлээр тэр хүмүүсийн чинь одоо юу гэдгийг бодох, сэтгэх, шийдвэр гаргах төвшин тийм ээ энэ юм болгонд одоо оролцох байдлууд нь өшөө нэмэгдээ явцдаг ийм давуу талтай. Тэгэхээр ер нь бол хөндлүүлж байгаа орон зайд эрэгтэй хүн бол байнгын юм одоо сэтгэл зүйд бол үнцэнтэй байгаагаа мэдрээд тэгээд одоо гоё байна л гэсэн үг тийм. Тавчхан та. За хоёр дахь нь болохоор хобби байгаа тийм. Ер нь бол бид нар бол зүгээр яг бодохдоо нэг актер олон бол эрэгтэй хобби байх болох гэж боддог. За яг юм зүйл болон техник хэрэгсэл гэл тийм янз бүрийн юм байх хлаа. Тийм яг эмэгтэйчүүдийг бодвол бас тийм олон биш байх. Тэгэхээр хоббиг нь бас яагаад ойлгох хэрэгтэй дээ. Яг зөв. Одоо жишээлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүст яг энэ хобби буюу дур сонирхолтой аливаа зүйлд одоо юу гэдгийг сонирхолтой байх гэдэг зүйл бол яг ижил төвшөнд байдаг юм зүйл байхгүй юу. Гэхдээ тэрийг дийлэнх ирчүүд нь илэрхийлдэггүй. Дуртай зүйл нь юу гэдэг юм бэ гэхээр өөрөөс тэрийг нэг тийм сайн тодорхойлоогүй тийм. Яг юун төртэй одоо эсвэл янз бүрийн орж үздэг ч юм уу сонирхож үздэг ч юм уу. Тэгэхээр хүн болгон сонирхол байгаа, хүн болгонд өөрөөр ингэсэн чадвар байгаа. Тэгээ хизээж дахин давтарчгүй тийм одоо гоё юм мэдрэмжүүд байдаг. Зарим нь одоо урлагийнхан болдог, зарим нь спортынхан болдог, зарим бизнес руу ордог, зарим төрийн алба руу ордог, зарим нь одоо тэгээд шинжлэх ухаан технологи гэл явцдаг. Тэгээ энэ болгоны цаана юу байгаа гэхээр хүн ер нь өөрөө дуртай байгаад ирэхлээрээ түүндээ маш их цаг гаргадаг. Дуртай байгаад ирэхлээрээ л тэр мэргэжлэрээ амжилт гаргадаг байхгүй юу? Тэгэхээр тэр дуртай зүйлийг хүнддэг. Ялангуяа жишээ нь эрэгтэй хүмүүс өөрийнх нь одоо тийм дуртай зүйлийг нь одоо тэр эрхэм зүйл гэж нэг байгаа тийм ээ. Дуртай зүйл нь өөрийнх нь бол аюу эрхэм байхгүй. Тэгээ тэрийг нь ойлгодог, дэмждэг байгаасаа л гэдэг зүйлийг л хүсэж байгаа. Тэгээ энэ нь одоо жишээ нэгээд одоо хоёулаа тэр болгон хобби ингээд тооч нэхлээр бол хүн болгоны сонирхол хоббиг мэдхгүй учраас одоо нэрлэж чадахгүй. Гэхдээ зүгээр яг юу гэж хэлэх гээд байгаа гэхээр эрэгтэй хүн болгонд одоо гэсэн өөрийнх нь гэсэн сонирхдаг тийм зүйлүүд байгаа. Түүнийг нь маш сайн дэмждэг байгаасаа, ойлгодог байгаасаа. За яагаад вэ гэвэл тэр дуртай зүйлдээ хүн цагаа зарцуулаад хийж явахдаа маш их одоо юу гэдгийг стресс, ялгаргаа одоо сэтгэл зүйн хувьд одоо тийм доктортой байх байдлуудыг бий болгож идэг. Тэрийг нь дэмжихгүй байгаад ирэхлээр нөгөө нэг стрессүүд нь хоримтлагдаад ирэхлээр ингээд
одоо уур бохомдол болдог ч юм уу тийм бүх одоо сөрөг тал байгаа байхгүй. Дуртай зүйлд цаг гаргадаг байгаасаа гэдэг зүйлийг бас ингээд эмгтээчүүд нэг дэмждэг байх хэрэгтэй. Одоо шинэ юу гэдэг чи ер нь ингээд бид нар ингээд бие биенээ аягүй юм барьцаалсан юм л нэг юм амьдрал яваад байна л да. Эхнэр нөхрөөд тий. Нэг хит их одоо юу гэдгийг цагддаг гэх юм уу. Одоо шинэ юу гэдэг нэг юм ойлголтууд багтах. Эхнэрээ баацдаг гэх юм, нөхрөө баацдаг гэх юм тий. Тэгээ тэрийг одоо бацж байгаагаа яаж илэрхийлэх гэдэг юм гэхэл нөгөө юмд нь хаалт тавьдаг тий. Юм хийн үгүй. Тийм байхгүй шүү гэж яах шиг тий. Би одоо жишээ ингээ найзуудтайгаа ороод гараад жоохон сууж байгаа дэр юм үгүй. Би одоо найзуудтайгаа юу гэдгийг загсанд яваад ирээ тий. Заал аваад ирээ. Хоббигоор ингээ яваад ирэхлээр ингээл нэг юм тэрийг дэмжихээс илүү ингээл ягаад ч ингээл тарин дотор нь шууд үгүй гэдэг юм ороод ирдэг. Тэр нь ягаад юм гэхлээр ерөөс нэг бие биендээ л чи минийх шүү гэдэг ч юм уу тий. Би чинийх шүү гэдэг тийм нэг юм эзэн биений юм хандаад байна шүү дээ. Тэгээ энийг аягүй сайхан зүгээр ингээд хүлээж аваад тий ойлголцоод л ингээд гоё дэмждэг байгаасаа. Тэгээ энийг хийгээд ирэхлээр нөгөө хобби гэдэг зүйлээ хүн ингээд гоё сонирхдаг түүндээ ингээд цаг гаргаад ирэхлээр хүн улам өөрийгөө хөгжүүлдэг. Тэгээ түүнийгээ өшөө цааш нь ингээд өргөжүүлээд ингээд хүн ч гэсэн өөрөө хөгжөөд явдаг, хобби ч гэсэн хөгжөөд явдаг. Тэгээ олон давуу талууд байгаа л да. Гэх мэтлээ. Яг нөгөө хоббиг нь одоо дэмжихгүй гэдэг тал дээр бол хүн бүртэл өөр гэсэн нэг бодол байгаа шүү дээ тий. Тэгээ одоо яг энийг хэрэг сонсож байгаа сонсогчд маань дотроо дүгэлдэж байгаа шүү дээ. Би яагаад дэмждэг би яагаад тэр нь сайн дэмждэг үлээ гэдэг. Тэр асуудлыг бас заавал дэлгэрүүлж явах шаардлагагүй бах тий. За ер нь тэгээ манай ирчүүд ер нь ямар одоо эмэгтэйчүүдийн ер нь ямар зан дэлгүүр татагддаг юм болоо. Бас ямар зангаас нь одоо ер нь чонд салхаж одоо ингэж тий цухтах мэхтэй юм л. Төрийн нөгөө нэг ярьсан нөгөө бүлэгдэд ч одоо нэг эмэгтэй хүн бие гоё авч явдаг байгаасаа гоё сайхан байгаасаа гоо үзэсгэлэнтэй байгаасаа гэдэг зүйлийг эхнэрээсээ маш их хүсдэгэ гэдэг. Энэ угаасаа хүсдэг зүйл нь тодорхой. Ер нь ингээд нэг бид нар нэг өмнө харж байсан шүү дээ. Нөгөө харж байсан шүү дээ гинэ. Нөгөө өмнөх нэг подкастаар ярьсан шүү дээ. Эргэж харах уу гэд. Тий. Ирчүүд эргэж харах уу, эмэгтэйчүүд эргэж харах уу гэд. Тэгэхээр яагаад эргэж хараад байгаа гэхээр тэнд зүгээр л нэг юм гой сайхан эмэгтэй юм уу, гой сайхан залуу явж байгаа тий. Тэгээ түүнийг зөрөөд өнгөрөхөд эргээд харах уу гэдэг тийм нэг юм сэдвээр бид нар ч нэг өдөр ярилцсан шүү дээ. Тэгээ тийш яагаад эргэж хараад байгаа юм? Чи юу гэж бодож байна? Зөрөхөд үү? Тий. Яг юу байгаад байгаа гэхээр тэгж эргэж хараад байгаа. Юунд нь татагдаад байгаа тий. Одоо тэгээд бодвол гой сайханд нь яг зөв тий. Ерөөсөө тэр баггүй юу. Эмэгтэй хүн гой сайхан эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний хажуугаар зөрөөд өгөхлөөр ирчүүд бүр тэсгүй ирж хардаг бүр. За ер нь бол бараг 195%. Тэсгүй ирж хардаг. Яагаад өгөхлөөр тэнд гоо үзэсгэлэн ч юм уу, тэнд гой сайхан ч юм уу, тэнд гоё бие хаа, биеийн галбар тий. Үзэсгэлэнтэй царай төрөх эсвэл нэг эмэгтэй хүний нэг юм зүгээр л гоё сайхан гоо үзэсгэлэн байя л гэж бод. Тийшээ татагддгүй эрэгтэй хүн ч бол байхгүй. Бэлгийн хандлага л өөр биш бол тий. Нэгсэндээ эмэгтэй хүн сонирхдаггүй бол нэг үргэлж юм бол зайлшгүй гэж хараад үзүүл хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр зүйлийг нь яхаа эмэгтэйчүүд ойлгоод одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг юм. Би нэг сүүлд нэг ярилцлага уншсан л та. Нэг мисс одоо Монголын мисс эмэгтэй ярьсан байсан. Манай нөхөр анх нөхөртөөгөө суугаад нөхөр нь ингээд айгүй ингээд гудамжаар цог явж хаад зөрж өнгөрсөн эмэгтэйчүүд рүү айгүй хардаг байсан гинэ. Тэгээд эхэндээ тэрийг нь ер нь бол ойлгохдаггүйсэн гэсэн. Сүүлдээ тэгээд одоо нэг тодорхой хугацааны дараа ч юм уу тэр үйлдэл нь ер нь бол болохгүй байсан. Гэхдээ тэрийг нь би өөрөө ойлгож эхэлсэн ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яхаа эмэгтэйчүүдийн асуудлыг ер нь ойлгох нь зөв юм уу? Ойлгоод хүлээцтэй байж байгаа хэрэгтэй тийм үү тий. Тэрийг одоо юу гэдгийг ойлгоод дэмж тэгээ яг дэмжихгүй л зүгээр яг ойлгоод тэр эмэгтэй чи өөрөө мисс одоо маш гоё эмэгтэй байгаа шүү дээ. Нөхөр нь ингээд зурж өнгөрсөн эмэгтэйчүүдийг хардаг гэхээр хиндэ бол маш их одоо нөхрөөс гайхах ч юм уу тийм сэтгэл дундуур байдал үүссэн гэж ярьсан байхгүй. Энд чинь нэг өсөндөө нөгөө хардах харамлах гэдэг л бас нэг тийм юм явж штэ. Өөр эмэгтэй хараад байвал хүн ч гэсэн хардсан штэ тий. Яг миний хэлэх гээд байгаа санаа би их тийм дээр хариулна. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа бол
Ер нь бол ямар ч эрэгтэй хүн гоё сайхан эмэгтэй дуртай байдаг юм аа. Хайртай байдаг юм аа. Түнд татагддаг юм аа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр эрэгтэй хүмүүс эхнэрийгээ гоё сайхан байгаасаа гэж хүсдэг гэсэн үг байхгүй юу? Ер нь бол товчхондоо. Тэгэхээр гоё сайхан байгаа ч л гэдэг юм биш үү? Гоё сайхан байгаа чи. Гоё сайхан хэрэг одоо байлаа гэж бодоход яах юм? Зурж өнгөрсөн гоё сайхан эмэгтэй харахад болно гэсэн үг юм уу? Нэг бол би одоо хэлж мэдэхгүй байна. Яг миний хэлэх гээд байгаа санаа. Зүгээр ингээм онгоор тайлбарлая л да. Нэг эмэгтэй орой ингээд нөхрөөсөө гуйж гинэ. Хараа би маргааш ингээд гоо сайхан орё. Надад нэг 300,000 төгрөг өгчгөө гэдэг байхгүй юу? Тэгс чинь нөхөр нь эхнэр лугаа харж ирсэн 1 сая төгрөг өгдөг байхгүй юу? Ойлгож байна. За илүү их зарцуул гэсэн. Тий. Бүр их гоё болоо. Тэ 300,000 бишээ. Би дахиад бүр сая өгөө чи зүгээр ингээд бүр их гоё болооч ээ. Энэ юу илэрхийлж байгаа? Энэ зүгээр онгоо боловч чинь нөгөө талаасаа бас чинь эрэгтэй хүний тэр эхнэрээ гоё сайхан байгаасаа гэдэг хүслийг илэрхийлээд байна шүү дээ. Далд хэлбэрээр. Тийм далд хэлбэрээр. Тэг яг хөө онгоо болч тэгж яригдл болохоос биш. Тэг яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө товчхондоо эмэгтэй хүн гэдэг бол өөрөө бүгдээрээ өөр ингэсэн гоо сайхан тий дахин давтагдчихгүй тэр одоо хүний сэтгэл татах тэр сайхан талууд тэр ялдан зүйлүүд бол эмэгтэй хүн болгонд байдаг. Тийм учраас эрэгтэй хүн болгон эхнэрээ сонгосон байдаг, эхнэртэй хайртай байдаг, эхнэрийнхээ тэр зам чанарт нь дууралж хайрлсан учраас гэр бүл болсон байдаг ч юм уу гэдэг олон янз бүрийн юм одоо зүйлүүд бол байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маа нөгөө хамт амьдраад ирэхлээр гэр бүлийн амьдрал зохиогоод ирэхлээр нөгөө нэг нөхөртөө одоо юу гэдгийг ой сайхан байсан тэр талуудаасаа илүү нөгөө амьдралд байгаа олон проблемтай асуудлуудаа л илүү их ярьдаг, илүү их ил гаргадаг. Тэрний илүү ингээл одоо юу гэдгийг маргааны гол асуудал болоод идэг. Нөгөө талаасаа эмэгтэйчүүдийг маань анх одоо нөхөртөөгөө танилцахдаа ямар одоо зан чанартай байсан, ямар одоо бие авч явдаг байсан те. Тэр байдлуудаа ингээд хадгалах, за тэр байдлаа илүү одоо анхаарах, гоо сайхан байх тал дээр илүү одоо анхаарах нь зүйтэй. Энд чинь өөрөө эрэгтэйчүүд өөрийнх нь хүсэж байгаа зүйлэн дээр байхгүй юу? Ингээд эмэгтэй хүнээс л тэр гой сайхан зүйлийг нь харахыг хүсдэг, түүнийг нь одоо юу гэдгийг мэдрэхийг хүсдэг тийм л зүйл юм байна. Тэгэхээр гоё эмэгтэй дургүй эрэгтэй хүн гэж бол байхгүй. Тийм учраас бүсгүүчүүд минь өөрийгөө гой сайхан байлгах, гоо сайхан байлгах тал дээр нь анхаараач. Ирчүүд чинь түүнэндээ маш их татагддаг юм шүү гэдгийг би хэлэх гээд байна. Сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан. Хөтлөгч, сэтгүүлч Орхон туул.